Дахин шинэ өглөөний мэнд төргий. Та бүхэн сайхан амарсан уу? Өглөө бүрийн үгийн цагаар хамтдаа байж эзний үгнээс суралцж байгаа та бүхэндээ баярлалаа. Энэ цагийг бүгдээрээ эзэнд даатхан өнөөдрийг эзний үгээр, эзний оршихуугаар эхлүүлж хамтдаа залбирцгаая. Халелуя, мөнхийн их эзэн агуу бурхан минь ээ, энэ цагийг танд даатгаж байна. Эзэн бид таны үгээс суралцж байхад таны ариун оршихуй бидний зүрх сэтгэл дотор дүүрэн байж өөрийн амар тайван ижлэлт ойлголт ухаарлыг өгч биднийг өөрчлөн шинчлэх болтугай гэж Иесусийн нэрээр даатхан гуйн залбирч байна. Амен. Амен. За тэгээд бүгдээ хамтдаа өнөөдөр Еврей 13-ын 5 дугаар ишлэлийг уншицгаая. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хизээж орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж айлдсан. Амен. За энэ үнэхээр чухал, маш хүчтэй ишлэлүүдийн нэг. Тэгээд бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг гэсэн байна. Тэгэхээр бага юмдаа сэтгэл хангалуун байх нь өөрөө биднийг маш олон юмнаас хамгаалж байдаг. Бидний зүрх сэтгэл Бурхны амар тайван дотор байхын тулд бид бага юмдаа аливаа зүйлд талархалтайгаар хүсэлтэд Бурханд мэдүүлэх, санаа зовхгүй байх гэх мэт маш чухал сүнслэг амар тайвны нууц яг үүнд агуулгадж идэг. Тэгэхээр энэ амар тайван, энэ сэтгэл хангалуун байдал, энэ талархалтай байдал нь юунаас гарч байгаа вэ гэхээр Бурханд итгэх итгэлээс л гарч байгаа. Бурханы хүсэл бол биднийг ямар ч нөхцөл байдалд өөрт нь итгээд амар тайван байхыг хүсэж байдаг. Иесус эзэн нэгэн удаа дагалдагч нартайгаа заваар явж байхад тэр шуурга болж явах завныг хэтэгт унтаж байсан. Тэр шуурга үнэхээр туршлагатай далайчдыг айлах хэмжээний байсан. Тэгээд тэд Иесусыг сэрээгээд эзэн минь ээ, энэ давлгаа шуурга биднийг хөмөрхнэ. Бидний үхэн танд хамаагүй юу гэж тэд барьц алдсан байдаг. Харин Иесус итгэл багтай байна гэж тэднийг зэмлсэн байдаг. Тэгэхээр Иесуст итгэнэ гэдэг бол өөрөө ямар ерөөлтэй, амар тайван амьдрал вэ? Тэр агуу хүчрхэг Бурхан эзэнд өнөөдөр бид нэр итгэсэн үнэхээр ерөөлтэй хүмүүс юм аа. Тэгээ бидний амьдралд юу ч болж исэн, ямар ч нөхцөл байдалд бид Бурханд итгэж найдаж болно. Бидний мэдрэмж дандаа ерөнхийдөө маш тогтворгүй байдаг. Тэгэхээр мэдрэмж бол нөхцөл байдлаас шалтгаалаад, бусдад харилцаа маш олон зүйлээс шалтгаалж үргэлж хувьсаж өөрчлөгдөж идэг. Харин бид нэр яг тэр хэцүү мэдрэмжтэй үедээ заримдаа сэтгэлээр унсан байх үед, заримдаа амар тайван биш байх үед бид нэг л зүйлийг бодож Бурханыхаа өмнө өөрсдийн амар тайвны луужингаар зүг чигээ олж чадна. Энэ бол Бурханд итгэх итгэл юм. Та өнөөдрийн үгэн дээр биднийг бага юмдаа сэтгэл хангалуун бай гэсэн. Хэрэв бид бага юмдаа сэтгэл хангалуун байхгүй бол амар тайвнаа алдаж эхэлдэг. Баяр хөөрөө алдаж эхэлдэг. Тэгээ энэ дээр мөнгийг хайрлахаас чөлөөтэй бай гэсэн байна. Тэгээ яагаад мөнгөтэй холбосон бэ гэд бодохоор магадгүй бид нар өөрсдийн сэтгэл хангалуун байдлыг, тэр амар тайван байдлыг дотоод тэр хамглан зүрх сэтгэлийн амралтаа бид нэр өөрсөндөө байгаа эд хөрөнгөн дээр байлгах юм бол энэ маш аюултай гэсэн үг. Бид эзэн Бурханыхаа байр суурин дээр өөр зүйлийг тавьсан байна гэсэн үг. Бидний амар тайван авж байгаа, баяр хөөр авж байгаа, бидний итгэл найдвар авж байгаа зүйл бол бидний шүтэн болсон байдаг. Тэгэхээр Бурханаас өөр зүйлс дээр бид нэр тэр баяр хөөр, сэтгэл хангалуун байдлаа тавих юм бол энэ Бурханд үнэхээр таалагдахгүй юм аа. Тэгээ Бурхан бол биднэрт байгаа тэр өв хөрөнгө юм.
тэр өөрөө бидэнтэй хамт байгаа. Тэр өөрийн хүүг илгээж түүний хүү Есүс Христ эзэн бидний төлөө загалмай дээр нас барж дахин амьдсан билээ. Тэгээ тэр өөрийн ариун сүнсээрээ өнөөдөр та бидний дотор хамт байгаа тэр агуу бурхан юм аа. Саяхан манай спортын тамирчин энх оргил маань дэлхийн аварга болсон. Тэгээд түүний аварга болоод олсон тэр аваргын алтан бүс бол үнэхээр хүнд жинтэй байсан. Тэгээд тэр алтан бүсийг яг авах үед тэр эзэмших үед өвөр бусын баяр хөөр бас түүнээс ирэх сэтгэл хангалуун байдал ирж байгаа. Тэгэхээр бидний эзэн бол үүнээс ч илүү үн цэнтэй юугаар ч орлуулшгүй тэр үнэт эрдэнэс юм аа. Түүнтэй хамт байхад бүх зүйл боломжтой. Орчлон ертөнцийг бүтээсэн агуу бурхан өөрөө өнөөдөр та бидний зүрх сэтгэлд нутгалсан гэдэг нь өөрөө өдөр бүрийн гайхалтай сайн мэдээ юм. Та үүнд итгэж байна. Тэгвэл хамтдаа эзэнд талархъя. Эзнийг магтъя. Өнөөдрийг эзэнтэй хамт үнэхээр баяр хөөртэй сэтгэл хангалуун өнгөрөөгөөрэй гэж Бурхны үгээр таныг ятгаж байна. Хамтдаа залбирая. Эзэн минь ээ, миний амьдралд, бидний амьдралд ямар ч нөхцөл байдал байсан итгэлээ сунган таныг харж бидэнтэй хамт байгаа тэр агуу хүчрхэг Бурхан эзэн танд талархаж таны дотор хорогдож амар тайван байхад та бидэнд туслаарай. Эзэн минь үргэлж таныг бодож өөрсөндөө байгаа бүхий л зүйлдээ сэтгэл хангалуун байж итгэлээр урагшлахад, итгэлээр алхахад, тэглээрээ баяр хөөртэй байхад, амар тайван байхад өнөөдрийн үгийн цагтаа хамт байгаа хүн нэг бүртээ та өөрийн ариун сүнсээрээ ярьж өдөртөн чиглүүлж туслаарай гэж Есүсийн нэрээр даатхан залбирлаа. Амен.